Манай өрсөд баяр наадам гээд алга болчихсон уу? Битээрээ ажиллахгүй. Нэг ажилгүй гурав юм тааруулах шиг байна. Бас тааруулах. Яг бясалгалд явж ийн гэж бодчихгүй юу? Баярыг өгөөч айлдвар орсон байна. Уун цус айлддаг айлднаа. За, уун бас улаастай хамт байсан юм. Хоёрогч тэгвэл ганцаар жил байгаа юм байна. Эндээс ялгаа гарч ирж байгаа юм шүү дээ. Оюун санаа гэдэг зүйл хизээний угаагдсан бол арилдаггүй. Маш том гэмтэл дагуулдаг гэж. Тэрүүгээр хүн дадаж хөвссөн амьдрдаг болсноор салшгүй холбоотой болцдог байх нэ дээ. Тэгж угаагдаж явах нь өөрт нь амар юм шиг санагддаг хүмүүс байдаг юм шүү дээ. Тэгэхээр би тийм хүмүүсээр нь яаж харилцах вэ? Нэгэнт бүгдийн зам өөр учраас заавал адилхан замнах албагүй гэсэн. Өмнө нь бол би ингээд зүгээр ингээд зөнгөөрөө ч юм уу ингээд харилцах хүмүүс ингээд өөрөө аяг зүр сонгоод авчдаг гэсэн байгаа байхгүй юу? Тэгээд нэг тийм жоохон тийм сөрөг гэдэр хүмүүс ч юм уу ойлголцохооргүй гэдэр хүмүүстэй бол цаанаасаа нэг тийм зүгээр хаалт үсгээд идэг. Гэтэл одоогийн нөхцөл байдалд болохоор тийм хүмүүстэй ингээ харилцах шаардлагагүй гэдэг угаасаа ер нь их тийм харилцах хэрэгцээ шаардлагач үүсдэг байсан бол одоо ингээ явц дундаа ороод ирэхээр ялцчгүй харилцах шаардлага үүсээд байгаа байхгүй. Тэгээд ингээ саяны болсон үйл явдлуудаас тэр өөрөө юу гэж дүгнсэн бэ гэхээр би хүсээгүй тийм хүмүүстэй харилцаанд орох юм байна. Тэгэхээр ингээд аль болох тэнцвэртэй гэх юм уу тэр хүмүүстэй тийм яаж итэ харьцчихдээ гэж бодоол. Хэрвээ өөр шигээ тийм хүмүүстэй харьцнаа, өөр таатай хүмүүстэй харьцна гэх юм бол энэ ертөнцийн хүмүүсийн хідэн зайлах хэрэгтэй болж байна. Тийм байх боломжгүй болчиход байгаа юм л. Яг одоо зүгээр л далд хүчил дотоо юм шүү дээ чанд. Тийм зүйлтэй байсан бол чи нилээд их ядна. Тийм биз? Яа. Үгүй хаа. Гэдэггүй. Мэдгүй. Чадна. Би тийм амар хэрэгс юм гэж юу аа. Бэлэн шүү дээ 10 хүн таарсны 2 нь чамтай санаа бодлыг чинь дэмждэг урам өгдөг нөгөө 8 нь үзэн яддаг үйл яах вэ? Чи нөгөө 2 авч үлдээ нөгөө дүүлийн зайлуулах албад шүү дээ. Тийм үү? Хазар тийм биш өг тийм хүчгүй. Одоо нэг яг ингэ санаа үнтэй яриа өгнүүлэх гингүүд ярьж байгаа юмнууд нь бүгдээрээ уйтгартай санагтаад байдаг болчихсон ш. Өмнө нь уг нь болоод байдаг байсан юм нэ. Төгжөөс тайлагдахаар адил төвшний хүмүүсээ л хайдаг юм шүү дээ. Одоо хүмүүсийн ярьж байгаа зүйлс энгийн уйтгартай. Тэгээд яриа өрнүүлэх гэж яаж ч хичээсэн тэгээд нөгөө хүн нь ойлгохгүй болохоор тэгээд за энэ байдалд нь ойлгохдаа гэд цаас жахан залхуу өрөөд байгаа. Тэгэхээр харилцаанд орно гэдэг нь чи уйтгартай газар байсан ч уйдаагүй царай гаргаж сурах хэрэгтэй. Яг нөгөө надад ч сурмаар байгаа байхгүй юу? Өөргөө байсан ч гэсэндээ үгүй өөртөө байсан ч гэсэндээ өөргөө юм шиг дургүй байгаа ч гэсэндээ дуртай юм шиг ингээд царайн дээрээ бүгдийг гаргаж ирэхгүйгээр гоё. Энд чинь дүр эсэх гэсэн үг үстэй. Тийм. Бүгд л тэгж амьдэрдэг. Тэр нь өөрсдөнд нь амар байдаг юм. Тэгэхээр өдөр дүр эсгэлтийг заавал сурах хэрэгтэй юм. Тийм ээ. Ямар нэгэн байдлаар таанаас дүр шаарддаг шүү дээ. Жишээ нь чи ажил алба хийлэхэд чамайг тийм дүртэй байх хэрэгтэй шүү гэхээс нэг хариуцлагатай алба бусдад одоо шаардлага тавьдаг алба байна гэж бодъё. Гэтэл чи тэрэн дээр нь
инээд алдсан, талмаарсан, дуу аялсан, хөл хөөрцөг болсон гинэн итгэмтгий байгаад үл ямар тэр ажилдаа тогтох вэ? Тэгэхээр ямар нэгэн ажил үйлс бол заавал дүр хэлбэр шаарддаг. Хэрвээ өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг алдахгүйгээр тэр хүмүүст жаахан ууссан маягаар дүрсгээд явах хэрэгтэй гэсэн үг. Тийм ээ. Ямар нөхцөл байдалд вэ тэр үедээ тааруул. Гэхдээ өөрийгөө л мартахгүй байх тул шүү дээ. Яг үнэ. Би бас яг тийм зүйлийг бодоод байгаа юм нэ. Гэтэ хичээгээд л байгаа л да. Гэтэ тийм ч юм болчихгүй байгаа тийм. Өчигдөр чи хүн зохиод байсан мөлөө юу вэ? Үгүй. Гэдэг. Өө харсаа. Оо та яаж хардیں۔ Улаа чинь өдөр харна шүү дээ. Тэгэхээр яасан бэ? Дүрлэлсэн байна. Тэгэхээр хичээндээ. Уурлаж бачуурж гомдлох үе чамааг чиний биес тэр чигээр хор ялгарна гэсэн үг. Тэр хор нь чамайг тойрон хүрээлж мөн эргэн тойрондоо хүртэл өргөстэй цэцэг мэт хатгах гэсэн үг шүү дээ. Тийм орчинд хэдэн хүн дасан инээд баяшилтаа сууж чадах бол. Цөөхөн баха. Өө ямар хүмүүс тэгээд тийм хор ялгсан ч гэсэн тоохгүй өөрийнхөө байгаад идэм бол Сайхан цагийг бүтээх гэсэн дурсамжийнхан байж болно. Нэг бол эртнээсээ тооцооллоор бүх зүйлийг өөрөө найруулж байгаа нэг эсвэл хамтдаа сайхан дурсамж үүсгэх гэсэн хоёр төрөл байж болно. хамтдаа сайхан дурсамж үүсэх. Гэтэл зодоон зохион болоод л ингэхийг хүсэхгүй байх юм шүү дээ. Маш сайхан байж байгаад нь хоорондоо талцч муудалцах энэ төр болохгүйгээр асуудлыг шийддэг нэгэн гэж байна шүү дээ. Эсвэл зэнэ тийм зүйл болохын тооцоолцоход цаана болж найруулж байгаад хэрэгтэй гэж бол хугацаа хайдаг хүмүүс. Өө тийм найруулдаг хүмүүс. Одоо тэгэхээр бид нар яг тэр юунд автахгүй тул өөрсдөө найруулах хэрэгтэй болов уу эсвэл тэр дурсамжийг нь бүтээхийг хичээх хэрэгтэй болов уу? Бүтээгчд нь оролцдог, бас найрагддаг хүмүүс нь та нар юм шүү дээ. Тийм байна. Найруулагддаг. Бас тэр зүйлд нь нэг тоо нэмээд оролцдог гэсэн үг. Тэрнээс бүтээх бас найруулах зэрэгт одоогоор хүрээгүй байгаа. Өө таны мэд тэгэхээр найруулдаг хүмүүс хин бэ? Найруулдаг хүмүүс чинь ингээл та нар гэж шүү дээ. Бид нараа Энэ манай төшөөр ингээл бүгд найрагдчихж яваа шүү дээ. Яг төлөвлөгөөний дагуу. Бид наруу. Тэгэхдээ ашиглагдаж биш. Хажуугаар нь сурна. Хөгжин гэдэг арга барил. Өдөр ирэх тусам хин хинбэ гэдэг нь дотроос ч тийм ад хорийн зөвүүн зүйлс гарч ирж л байх болно. Бас эерэг таламж гарч ирнэ. Энэ бол жинхэнэ тулаа юм шүү дээ. Тэгэхээр чи тэгэл хүн зодоод байв. Зодтой. энийг згсэн. Тэгэхээр нь жоохон задчихлаа өвөө гэж. Хэрэгт орох нэ шүү дээ. Тэг
Тэгвэл чи найрагдж шатаж байна гэсэн үг. Чи тэр шатж байгаа галыг яах хэвээр тогтоон барьж унтраад чаддаг байх хэвээр. Харин тийм. Сэтгэл хөдлөлийг удирдах арга барил гэдэг чинь эндээс эхэлнэ. Чи энийг удирдах чадахгүй бол чи сайн өлгөнч хийж чадахгүй. Тийм байна. Сайн өлгөнчд яадаг гэвэл ямар ч нөхцөл байдалд нь зогцож уусчаад тодорхой дүрийг үүсгээд мэдээлэл цуглуулах ажил юм шүү дээ. Тал бүрийн авьяастай байх хэрэгтэй гэсэн үг. Тэр тийм болохгүй. Үгүй хэд болж байх хэрэгтэй. Тэр нөхцөл байдлуудаас яаж аргалж гарч ийн гэдгийг хармаар байна. Тэрнээс тийм хийхгүй болохоор л тийм нөхцөл үүсэхгүй болгохоор л болцдгийг биш байх юм шүү дээ. Өчигдөр дээр нь тийм гайхаад зүйл байгаа юм л та. Гэтэ би жоохон зочирцсон гэх. Юу гэсэн чигээ хоёр шал өөр юм бэ? Эсрэг юм ярьсан. Гайхсан зүйлгүй тэгсэн Харин зочирцсон. би гайхсан зүйл ахгүй тэгсэн юм зочирцсон ч гэж. Юу. Гэтэ юмчсэн учир одоо яг ийм байд юм бэ ингэх ёстой мэн гэсэн зүйлээ бол ойлгочихсон байгаа. Одоо жоохон үдирдэж сурах хэрэгтэй. Одоо тэр сайхан байсан үеинд орсомж тэр чигээрээ бараан зүйл болж хувирсан гэсэн үг. Яа ямар тэнийг юм бэ үг надаас болоод уу. Тийм ээ. Тэр үг гоё л хэлсэн шүү дээ. Байсан. Байсан. Тэгээд өрнсөн. Тэгээд хар болсон. Гэтэ дараа нь тодорхойлсомжтой л байна. Ер нь бүгд таны бүр юм шиг. Үгүй. Ойлны буруу. Хүн хэн нэгэндээ үжил бодол таалагдахгүй болохоор бие биенээ өддөг. Нэг нь нөгөөгөө зайлуулахыг хүсдэг. Тийм биз? Тэр нь жоохон эсэглэн зүйлтэй хосолж байна гэхээр гол дээр сархад хөрөхөд яадаг үлээ дөрүлцдэг шүү дээ. Яг тийм арга байл. Яа. Чүнди биш үү? Гэхдээ айхтар зүйлүүд бас бүрхүүл бий болдго юм байна лээ. Оо тийм үү. Надад уу Бүрхүүлээ. Тэр нь халдварлах чадвартай. Ингэж зоож ордог. тийм юм. Тэр миний тэр бусад хүмүүст нь бас амар нөлөөлөд би. Маш хүчтэй нөлөөлсөн. Бүрхүүлснээс хүнд нэрийн нөгөө нэг тийм гэрлэн бүрхүүл байгаад байдаг. Тэр нь ямар учиртай байд юм бол Тэр бүрхүүлийг хүний оюун ухаан сэтгэл хөдлөлөөр шийдэж бас өөрчилж болдог гэсэн үг. Тэр өчигдрийг амар муухай болгосон байна. Ингээс ирэх ивэлийн эрчмийг зулаагаараа хүлээж авлаа. Төв хэсгээс яах нь оюун бодол санаатай холилдож ирэхээр тэр бүрхүүлгээ чинь янз бүрийн үнэртэй, хэлбэртэй, өнгөтэй болж хувирдаг гэсэн үг. Чи шунал ад хорын зүйл хүсчлэг бол үнэрнч бас өрхөж байгаа зүйл нь ч тийм байх болно. Гэхдээ тодорхой эрчимтэй харьцаж чаддаггүй учраас хар буруу гомдол санаа бодлыг хүн гадагшлуулж чаддаггүй. Ихэвчлэн өөртөө хор болгож авдаг. Тэгэхээр би өчигдрийн үед ингээ гадагшлуулаад зүгээр болсон юм чинь тэр чинь дотроо хадгалаагүй зүг гэсэн үг. Чи өөрийнхөө ихийн үүс. Тэгэж өөрж байж өнөө үедээ тараасан байх шүү дээ халдварлуулж. тэгээд жирийн хүн яаж тэрийг өөртөө шингээлгүйгээр гадагшлуулах юм бол
Тэр зүйлийг өвөө нь одоогор улаач зааж өгж байгаа учраас нарийн ширийг энэ бас хэлж болохгүй. Аа. Энэ зүйл нь бас л хүнийг маш их хурдан өвчлүүлж, маш хурдан хоруу шин чанартай болгож махан биеийг хөгшрүүлдэг бас нэг зүйл юм шүү дээ. Аа. Хэрвээ мартчихвал яах вэ? Яаж мартах вэ? Яаж хийж байгаад Ирүүлж бодно. Мартахгүй. Нэг муухай юм тийм. Тэгвэл ухаантайлах хэрэгтэй. Тооцоолох арга барилыг ашигла. Магадлах арга барил гэсэн. Энэ зүйлийг ингээд ийм байдлаар явуулах юм бол гониг готрол за хэрүүл зодоо юу ч болох үлээ гэдгийг тооцоолсон байх хэрэгтэй. Тэгэхээр тэр үед яг үүч болоогүй мэт байсан бол тийм үү? Тэр зүйл мартагдаад тийм нөхцөл байдал үүсэхгүй байх байх шүү дээ. Төрхөн зур имзэглээд заа гэдэг байлаа. Өглөө нь улаа чамайг харахад хорцсон байгааг нь шууд л харж байгаа шүү дээ. Тийм үү? Ингээл чи тоолж үзсэн үү? юг Эдрийг өчтөр овоо цөөхөн байсан санаа. Сан зараг. Юу тоолох юм уу? Ингэж хоруу шин чанар төв эрчмээс явж байгаа учраас яах вэ? Тэгээ өөрөө толгойрчдаг байх. Үгүй. Ямар нэгэн байдлаар буруу шинж тэмдгээ харуулдаг байх юм шүү дээ. Өн зөвлөвөл сайхан сүүгээр л угааж баймаар да. Плолоно. Нүрэнө. өвөө тэр гомдлоо ямар нэг өшөө авалтаар илэрхийлвэл тэр хорн гадагшлах уу? Бөөгнүүлж аваад нэг зүйл рүү шийднэ гэж үү? Тийм баха. Энэ нэгнийг золиослно гэсэн үг. Нөгөө тэр гомдоосон хүнээсээ хариугаа авах ч юм уу? Үйлдэлээрээ. Тэгэл чи насан туршдаа харамсах бол яах вэ? Тийм баха. Тэр хүмүүс тэмдэглээ. Би энэ жилчингийн амир тэнэг үйлдэл гаргасан. Энэ жил чинь дөнгөж эхэлж байгаа юм шүү. Үгүй. Айлон дээр яваад байна да. Могой жил. Могой. Одоо хэдхэн хоног байна шүү дээ. Хүн өөрийнхөө тэнгийг гайхна гэдэг бол ухаантай бол зөв шинж шүү дээ. Тэгэхээр ухаан нэмсэнд сайн бай. Баярлалаа. Хичээнэ үү? Тэгэхээр дахиад тийм ч зүйлүүд болно. Болохгүй бол улбаар улаач маань өөрөө зохион байгуулж магадгүй шүү. Тэр нөхцөл аяд дух нэгдгийнч таар болно. Шалгах гэж. Шалгуул яа. Өвөө өмнө нь тэгэж шалгаж байсан удаа байгаа юу? Гэтэ амар солиотой байна. Улаач уу? Тийм. Улаач байнга л тэрийг хийдэг. Яагаад? Өөрөө мэрэгч гэсэн. Бас нөгөө эдигээ тийм болоосоо гэж хүсдэг байж болно шүү дээ. Тэгэхгүй бол ойлголцохгүй шүү дээ. Гэтэ өмнө ийм үйлдэл гаргаж байгаа.
шахааны шүүлтийн цаг үед тесэрж байгааг чи мэдэрч байгаа. Ер нь тийм яран их үйлдэл хийдэг бас биш л тийм. Гэтэ надад хитрхи тэнэг санагдсан. Та нар гал байлаа гэж бод. Хоёр талаас ч нэг нь тос нэмээд нөгөөх нь цочил нэмээд байна. Тэгэхээр яг дүрлэлсэн. Дүрлэлсэн дээр нь өөрийн гал дээрээс харахад өргөд ивлээ яах вэ? Улмал дүрлэлцэх үү? Тийм. Тэгэхээр одоо ус мус агаар магаар хүмүүс яах вэ? Агаар өгвөл гал асахгүй шүү дээ. Агаар улам дөрвөлцүүлэх юм шүү. Агаар байж ч гал асдаг байх. Агаар одоо нөгөө нэг махад давмгал хүмүүс идэг та. Тийм хүмүүс одоо энэ шахааны үед яах вэ? Одоо гал хөлийн жилийн үед Халуун агаар яадаг вэ? агаар Тэрүүгээр гал астав. бас амар давчдах юм шүү халуугаар. Тийм ээ. Доороос нь дээш хамаг халуугаар нь хөөр бас л солиороход бэлэн л байх хүмүүс. Хамаг цуснд толгоор угааюулагдана. Хамгийн одоогоор тэсвэртэй хүмүүс бол төмрүүд байх нь шүү дээ. Төмөр байсан байна. Тэднийг харин ч эсрэгээр хайлуулад дахин ширээж хайлуулад л байна. Тэд улмал ган болд хатуу шинжийг олж авах нь шүү дээ. Төмрийнхэнд бол их ээлтэй жилүүд байх нь шүү дээ. Бөөдөм төмөр хүмүүс ямар хоо шинж тэмдэгтэй гэдэг юм бол Усыг бас ер нь ингээ буцалгаад бас л ер нь ижил хэлнэ тий. тийм шүү. Газар нь. Ус ялгаагүй. Газар бол угаасаа тэнцвэргүй тогтворгүй бөгөөд өвс ногоо үржил шимэнч ургахгүй гэсэн үг шүү дээ. Хоёр талаас нь шарж байгаа учраас. Тэгэхээр гал төмөр хоёр л илүү их төсвөртэй байж болох юм. Тийм ээ. Би төсвөртэй байх ёстой хүмүүсийн нэг юм байсан. Тэр чигээрээ шатаад галч нь дуусч болохгүй байх нэ дээ. Нэгэн дээрээс нь тос асгаж байгаа. Нөгөөс нь дүрлцээр л байна. Тэгвэл өөрний газраас цуцал авч нэмэх хэрэгтэй. Унтрахгүй тулд. Тийм байна. Бас зарим үед тэр гал хит дүрлцээд байна гэдгээ мэдээд цуцлаа хасах чадамжтай байх хэрэгтэй. Тогтмол хэмжээнд бариад нэг тийм зөөлөн галаар таслахгүй явдаг тийм үе байдаг да. Тийм үү? Нөөцөлж ийш нь тараас нь зүйлээ нэг нэгээр нь айчмаар ингэж хэмнэлээ барих маягаар нэмж болно. Усыг бол одоо хөлдөнө гэж байхгүй. Халаалаа ууруулна. Уураасаа буцаж буугаад тодорхой хэмжээнд үрээд дахиад хатав. Тэгэл дахиад шингэн уургал ингээл юм байна. Гэхдээ маш ихийг алдна. Өөр юу байгаа вэ? Үргэлжил бодох хэрэгтэй. Та нарын муу сэтгэл муу бодлоор хоололдог хүмүүс бас муу талынхан байдаг гэдгийг бодох хэрэгтэй. Хүн хяналтаа алдах үедээ маш ихийг ялгаруулдаг хэрнээ ягаад ч юм алдаад байдаг нь сонирн биш гэж үү? Албаар хяналтыг нь алдуулж агаад өөртөө нэрийг авдаг тийм хүмүүс байдаг гэж үү? Тийм ээ. Зөв. Юм болгон цагаанаар байдгүй гэсэн үг юм. Бас тийм нөхцөлийг бүрдүүлж тэрийг үзэхсэн хүм өсч байдаг, түүгээр хооллохыг хүсдэг хүчж байдаг гэсэн үг юм.
Тэгтэн хяналтаа алдахгүй байгаатай бол алдуулах гээд бүр улаан зан зүтгэждэг. Тийм хүмүүс бас яагаад гэдэм шиг санагдсан. Их би. Тэгэхээр тэдэнтэй яах бодолтой. Ухаанаа болтуулъя даа. Өөрийнх нь хяналтыг нь алдагдуулаад суучч болох юм л. Эсвэл Мууг дийлэхийн тулд чи муу байх шаардлага гарч ирчих болно. Гэхдээ чи муугаас авлаа гэд муугаа сайн болгож чадахгүй гэдэгт асуудал байна. хэцүү хаа. Тэгэхээр дахиад төвлөрөл орох хэрэгтэй болж байна. Өөрийгөө хар муугаар хүрээлүүлээд нэг үз. Эргээр бас сайн болгоныг татаж хүрээлүүл уул усны хүчийг ашиглаж энэ мэтэр ингэж янз бүрээр хувирд сор. Хар муугаар хүрээлүүлээ гэхэд өөрөө тэнд нь автахгүй байх хэрэгтэй юу? Тийм ээ. Харч нь бас уул усных чинь ч тэнгэрийнх нь сүнснийх нь ч бай. Бүгд л ялгаагүй юм шүү дээ. Чи тэр харыг аваад зөв болгож хувиргаж болох хэмжээнд хүртлээр дадлага хийх хэрэгтэй гэсэн үг. Өө тийм хар мууг аваад зөв болгох маш энгийн жишээ байна уу? Хараалын үүрч чадах чадамж. Тэр чинь ингийн биш шүү дээ. Ханти. Хараалыг үрж чадах. Тэсвэрлэх чадамж. Хэрэг авлаа. Таагүй байх нь ойлгомжтой. Гэвч тэрэндээ төвлөрж байгаад хүний амь аварж болно шүү дээ. Өөрийн хүчийг гарцдахгүйгээр. Та нэг тохиолдлоор тайлбарлаад өгөө. Жишээлбэл чи ингээд нэг ийм чам тохиолдсон байлаа. Нэг ийм гадны одоо ийм хар зүйл ингээд ороод ирлээ. Чи энэ үед ингэж менеж зохицуулаад ингэж даван туулнаа гэдэг. Тэгэхгүй бол бид нарт амар хол сонсогдоод байна. Хараал мараал. Улаач олонд дүрээ харуулдаг шүү дээ. Тийм. Гэтэл ийм гоо сайхан болгодог буу онгод гэж юу байх вэ гэж хаалцах байна. Тэр болгонд улаачийн зүсээр болоод нэрээр нь юу дагаад байна. Үзэн ядал тийм ирчим цуглаж байна шүү дээ. Хин донлогдох улаач руу. Тэрийг сөргөөр чамаагүй хүлээж аваад яах болж байна. Цэвэрлээд буцаагаад өөрийг нь зорж ирсэн хүмүүст бас өөрийн ахуй байдалдаа ирүү болгоод ашиглаад ирч хүч болгоод авчих ямар. Тэгэхээр амар чанартай хүнд бол үзэн ядалт дээсэн ч ирвэл бараг сайн юм шүү. Өөрөө ирүү болгочих чадах юм бол Тийм ээ. Ингэж чаддаг хүн хаасуул байдгүй. Ихэнх л явсан даа. Тэгэж амар хэцүү юм шүү. Гэхдээ тэр зүйлийг сөрөг ирчмээр нэвчиж ирэхээс л дарамттай байх нь ойлгомжтой. Гэхдээ тэрийг цэвэрлж боловсруулах хэрэгтэй болж ир гэсэн үг. Тэгэхээр өвөө бид нар ийм чадахгүй шүү дээ. Идэж чадахгүй тэгэл Айгу бол баг хэрэгтэй л явчихчих. харин ингээд жоохон дайралт ирэх юм бол тэг үгүйч шүү дээ. Энэ дээр юу байх ёстой гэвэл ийм чадварыг амиа бооцоолж байж л сурна шүү дээ. Яасан ч яах вэ гэж. Ер нь яасан ч яах вэ гэдэг зан чанартай л да. Гэхдээ хий алдуул өгнө. Тэгэхэд бол цаг хугацаа хэгжиг нөхцөл байдал эргэн тойронд бие яаж авч явах сэтгэл санаагаа хянах гэд маш олон зүйлийг нэг зэрэг хянах чадамжтай байх хэрэгтэй. Тэгэхээр өөрийгөө ажиллаж хянах хэрэгтэй.
муугаар хэлж байгаа. За Монгол ард түмнүүд жоохон муулж сайлдаг шүү дээ. Тий. Гэхдээ тэр хүмүүс эрчим чадлаа юу вэ? Тэр болгоныгоо хин нэг илүү шидээд байгаагаа ойлгохгүй. Тийм үү. Тэгэхээр би хэнийг нэг үзий ядаад хараад тэр үнлөө бичлээ гэхэд надаас Чи бас чам шиг 1000 хүн эсвэл 100,000 хүн байж болно шүү дээ. аха. Тэдгээр хүмүүс нь эрчим гүйлгэж нэг хүн лөө. Тий. Тэгвэл эндээс эрчмийг нь одоо дааж ивэдэг юу байдгийг түүн дээр тоглолт хийх сэрэг толгойтууд байж болно шүү дээ. Шууд тэрийн цэвэрлээд ивэл болгож хувиргаж авч болно гэсэн үг. Маш их ийрүү цэнэг болж нөхөг. Бас үүгээр хүн залууч байх боломжтой үүсвэр бий болж болно гэсэн үг. Өвөн Facebook дээр нэг тийм тороол хүмүүс байдаг хгүй юу? Ингээд хүн болгоны посттэй заавар аваад хараад бичдэг. Тэгэхээр тэрэнд нар өөрсдийнхөө тийм амьдын эрчмийг соруулад, наснаасаа хасуулаад хөгшиж байгаа гэсэн үг. Тэд ч тэгнэ. Яагаад гэвэл тэд бодож байгаа. Бас үйлдэж байгаа учраас мөн өөрөөс нь хор ялгарх нь тодорхой шүү дээ. Тий. Би зүгээр ингэж байгаа юм мэт гэсэн чи яг цагаа тулахаар хин нэгнийг гүжирдэхийн тулд тусгай нууц нэр байж л таараа шүү дээ. Тий. Баригдахгүй гэх. Тэр нь өөрийнх нь тархины хамгийн том асуудал юм. Хэрвээ тийм хүн улаач руу юм айлтлаа гэж бод. Тэрнээс эрчим ялгарч байгааг шууд олж мэдчих болно. Тэгэнгүүтээ тэр нууцлсан нэр гэдэг зүйл нь тэр хүний том дурсамж учраас түүгээр нь өөрийг нь хорлож болно гэсэн үг. Тэгэхээр бүр Сүүлд нэг хүн өөрийнхөө жинхэнэ царайг гаргахаас яасан хайсан уу хулжсэн уу нэг мангуудын групп дээр ахыг жахан муу хэлсэн байсан. Одоо тэгэхээр тэр хүнийг яана гэсэн үг нэр нь чухал биш. Тэр хүний өөрийнх нь бодлын уул мөр нь үлдсэн байх шүү дээ. Тий. Бас нууц нэр нь. Түүгээр нь үйлгүүлгэж болно гэсэн үг. Тэгэхээр нэр нь байсан байгаагүй нэг хамаагүй. Тэр хүн өөрөө бодоод тэр нууц нэрээ бий болгосон шүү дээ. Тэгэхээр оюун ухаанд нь яг нэр үүссэн байна гэсэн үг. Тийм байна. Тийм ээ. Одоо би чинь тийм хуурамч нэртэй шүү дээ гэдээ өөртөө нэр өгсөн байна да. Тэр болгонд өөрөө дурсамж үүсгэж байгаа. Бас түүгээрээ эрчим дамжуулж байгаа бол түүнийг барьж аваад гарцанд нь зайлуулах боломж бий гэсэн үг. Тэгэхээр өөртөө хөөрхий ингээд өөртөө амьдаа хааж нуудаж гин гэж бодож байгаа ч гэсэн ямар ч нэмэргүй юм байна шүү дээ. Яг эрчмээр үйл хийдэг буудвал тэр асуудалгүй байх нь шүү дээ. Тэрний хэн байх нь уу, ир юм байх нь хамаагүй. Ягаад гэвэл нууц нэр нь л чухал. Нууц нэрээрээ тэр хүн хараад хорийн зүйлээ хэлж вэн гэх боловч түүнээс эрчим долгио ялгарч байгаа.